Hello guys, Yurisu channel байна. Koigami shoujo буюу хайр идэгч мангасууд манганы маань 8 дугаар бичлэг тавтай морил. За тэгэхээр бид өмнөх бичлэгтэр хаана яаж дууссан бэ гэвэл Гё маань багийн найзтай авахулсан зургаасаа тэрийг Могу байна гэж таниад тэг хилэн бүтэн байна гэж хараад дууссан да. Ерөнхийдөө бол тэр багада тоглодог байсан эрэгтэй гээд байгаа найз нь болохоор энэ Могу байгаа байхгүй юу? Бид нар болохоор ингээд Могуг багада эрэгтэй хүүхчийг хагдаг байсныг мэднэ дээ. Гё болохоор одоо хүртэл эрэгтэй хүн гэж бодоод байгаа байхгүй юу? Хамгийн сонин. Тиймээс Гё маань бусад октоудаас залгаж Могуг нэрээ эрэхтэй юм болов уу гэдгийг одоо асууж байгаа байна л да. Тиймээс Хинороо залгасан байдаг л да. За юугээл энэ Гёгийн галзуу ярианд итгээд авах удаа Хино одоо тэгэл чиний халуун чинь буугаагүй байгаа мó? Ухааны марингуудаа шууд уцаад тасалж байгаа байхгүй юу? Тиймээс Гёд ингээд хоёр боломжит байдал төрж ийн л да. Эхний боломжит байдал нь болохоор Гё Могуг багада эрэхтэй гэж андуурдаг байсан. Харин нөгөө боломж нь болохоор энэ баг байхдаа тоглодог найз нь тэгэд энэ Могу хоёлоо өөр хүн гэсэн юм ойлголт байгаа байхгүй юу? За Гё маань бүр аргаа барсандаа эмээгээс ярьж асуужээ. Энэ зургатаар байгаа хүүхэд эрэгтэй хүүхэд мөн бидтэй гэхт нэмэн тийм ээ л гэж байна. Гэхдээ Гёгийн хувьд болохоор энэ зураг дээр байгаа хүүхэд нь ерөөсөө Могутай адилхан санагдахгүй л байгаа юм байлээ л дээ. Тэгэд энэ зураг нь болохоор Гёгийн ингээд өмнө байсан тийм өөрийнх нь төрлөх хотын ингээд тийм наадмаар авсан зураг байгаа байхгүй юу? Тэрхүү дээр үед болж исэн зуны наадмын жил болгон болдог өгөөд энэ жил ч гэсэн одоо 7 хоногийн дараа болох юм гинэ. Эмээг нь хэлж байна. Тиймээс Гёг энэ 7 хоногт явах уу гэж имэн асууна л та. За мэдээж энэ Гёгийн хувьд бол айгүй том боломж байгаа л да. Могуг эрэгтэй юу эмэгтэй юу гэхээс гадна мангасуу хүн үү гэдэг дээр одоо хариултаа олох гэдэг байхгүй юу? Тиймээс энэ наадмаараа Могуг цугтаа явах уу гэж урьдаг. За Гё маань тэгээд наадам болох газараа иржээ. Түүнийг дуудсан хүн бол кимоно өмсчихсэн Могу байдаг л да. Гё бүр тэр төрхийг хараад бүр зог туцаа зогсож байгаа байхгүй юу? Могу тэгээд чи юу хачаан цараагараа зогсоод байгаа юм бэ гэж асуухт нь Гё тэгээд энэ хөөрхөн байдалд нь мандарч зогсон тухайга хэлэхгүй байгаа шүү дээ. Тэр бол чиний эмэг үнэхээр үргэлж зүудгээсээ өөр байна шүү гэж хариулчихдээ. За яг нөгөө нэг сохорсон биш завшгүй гэдэг шиг л нөгөө нэг эмгийн ярьсан чинь Могу ч анзаарсанд баярлаа гэдэг нэг хөргөн ичээстэй. Манай хоёрс тэгээд олон хүнтэй наадмын дундуур алхнаа. Гё яг л нэг долгойд нь тийм дежаву те өмнө нь харж байсан дүр зураг яваад байгаа юм шиг санагдаас те. Хажуугаар нь тэр нэг симхэн тэр нэг нууцыг бол асуултуудаа явуулаад байдаг хгүй юу? Мито байсан чи ер нь иймэрхүү наадам дуртай юу? Ер нь багада иржсэн дурсамж байгаа юу гэхт нь надаас нэг юм байдгүй юм доо гэд нэг тэг хариулжтیں۔ За Гё аргаа өөрчилжээ. Тэгвэл хоёулаа ямар нэг юм идэхгүй халуун юм идэхүйсэл зармиг мармигд олох уу гэ тэ. Энэ зармиг харах идэж байгаа учраас нь ойлгомжтой шүү дээ. Элийн харах гээд байгаа. Могуч тэгээд Гё руу бүр эргэж шарахгүй зармиг явах вэ. Би тэгтээ алимтай чихрэн дуртай муртай гээл урагшаа алхаад дэгхгүй юу? Үнэхээр л тийм бүтэлтэй харилцаараа явахгүй тэгээд Могу ганцаараа урагшаа алхаад байгаа болохоор Гё маань тэгээд аргаа барсантаа тэнд нэг маск байна. Яаж наадамд ирсэн юм чинь нэг маск авах уу гэж дууддаг л да. Тиймээс маск авдгийг тэ. За ийхүү Гё маань бараг тэр багада уулзчихсэн зурган дээр хүүхдийг Могу бишгээд итгээд хэлж байгаа байхгүй юу? Хамгийн том шалтгаан нь юу юм бэ гэсэн чинь энэ Могу ерөөсөө Гётой багада уулзчихсэн гэж юу ч хийлээгүй. За ийхүү хамаг бодолтой хавтаад өвмрээ зогсчихсэн чинь Могу дуудангуудаа тэнд нэг бууддаг юм байна гэдэг хэвгүй юу? Бууддаг тоглоом юм шиг байгаа. Би тоглоом тоглодог учраас иймэрхүү бууддаг тал дээр сайн байж магадгүй. Хоёлаа цаг туршиж үзэх үү? Яасан бэ хордлаач Гё чан гэд хэлчихэж байгаад ингээд тэг хэлээ адчихдаг хэвгүй юу? Ярихаа боловчтیں۔ Ягд үл энэ Гё чан гэдэг чинь Могу багада дууддаг байсан Гёгийн нэр байхгүй юу? Одоо болохоор энэ ийшээ гэж дуудаж байгаа л да. Могуч тэгээд санамсаргүй нэрийг хэлчихэж байгаад бандсандаа өнөөдөр шиг халуун байш үү. За явцгаая гэж урагшаа алхаа явдаг гэхгүй юу? Гё маань бүр ихээхэн гайхаад тань үлдсэн байдаг л да. Сая намайг Гё чан гэж дуудсан уу? Тэгэхээр тэр багада уулзчихсан зурган дээр хүүхэд үнэхээр Могу байсан хэрэггүй гэж нэг нэлээдгүй бодлогошорно. За ийхүү нэг зүйл шийдэж хийхээр болж л гэнэ л дээ. Могу болохоор яг л бандсан чигээрээ доош харангаа урагшаагаа алхачаад л Гё араас нь дууднаа. За ер нь хамаг юмний шулуухан л дээр гисэн шиг Гё хоёулаа багада уулзж байгаагүй биз гэж шууд асуучдгийг. Уг нь л чаавс энэ Могу ингээд Гё багада уулзж байсан санаад айгүй л баяртай юм шиг байгаа. За энэ та нарын царайг нь таарал та. За ингэснээр бид Могугийн болон Гёгийн хүүхэд байсан үе буюу өнгөрсөн дэрнэ. Нөгөө нэг байдаг л ээжүүдийн хилдэг шиг энэ гадаа галуун байж явж хүүхдүүдтэй тоглохгүй юу гэж яхад you know what we have fun Тэгээд яг тэрхүү үед Могуд маань яг нэг тийм гэрийн даалгавар байсан юм байна л да. Зуны амралтын өдөр бүр хийсэн нэг хөвгөлтэй зүйлээ энэ одоо цаасан дээрээ бичих юм байна. Даанч ямар ч найзгүй тэгээ гадаагаарч тоглох зүйл байхгүй болохоор тэгэл Могу одоо юу үчнэ гэдэг санаа зовсон сууж байгаа байхгүй юу? Бас тэгээ төөрхөн тэрүүхэн тэндээ гадаа ингээд тоглож байгаа те явж байгаа хүүхдүүдийг харангуйтаа айгүй атаахж байгаа байхгүй юу?
Өдөржин уцаараа тоглож ядарсан болтой. Тэгтэл ээж нь хажууд нэрэнгүүтээ Могу чаан гэж штэ. Чи өдөржингөө энд уцаар тоглохгүй юу гэтэл Могу өөдөөс нь би өнөөдөр бүр айгүй гоё хилэнцний дур авсан энийг хардаа гэж байгаа. Чаавс уг нь авсан зүйлээ л харуулах гээд байгаа юм да. Ээж нь түүнийг гадаа гаргээд хөөгөөд гаргачихжээ. Гадаа ядж хахад нохоо гаслам халуун байгаа хэлэхөө манай Могу шиг өдөржингөө гэртээ уцаа тоглодог хүүхэд бол тэсэхгүй байгаа хгүй чаавс. Уг нь ингээд тоглоомын талбай дээр хүүхдүүд тоглож байгаа ч гэсэн Могу маань ганцаараа тэгээд малгайгаа дараа цаашаага яваа л өгдөө. Тиймээс за энэ эдийн хажууч байгаа яах вэ тэгээд энэ нэг ойрхон цэцэрлэг төрөлөндөө очиж суухаар болж байгаа байхгүй юу? За ядаж тоглох найзгүй байсан ч гэсэн энэ сайхан модны дор байгаль суужээ. Ньютон болёо гэдэг штэ. Уг нь зүгээр л хүүхдүүдтэй очиж ярилцаа цугтаа тоглоё ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар ингээ аргаарлаад тоглох боломжтой байхгүй юу? Аанч Могугийн маань тэгээд зориг нь хүрээгүй өөрийгөө ямар хулцгаар амтай бай гэд энд ингээ зүхээ сууж байгаа юм тэр. Би энэ чигээрээ бараг үрд ганцаараа байх юм байна да гэсэн бодолтой сууж байтал бодолтой чигчдээ бараг энд ойлоо сууж байгаа байхгүй чаавс. Гэтэл түүнийг нэг хүн дуудчихлгийн л дээ Могу малгайгаа өрөнгөтэй тийшээ хардаг. Надтай цуг тоглох уу гэж жижигхэн байх үеийн Кё асууж байжээ. Энэ нэг хоёр жижиг юмны царайг харалтаа гайс хөөхөн биш байна уу? За энэхүү Могугийн өдрүүд бүр нартай болж эхэлжээ. Нөгөө нэгийг ч бичээгүй байсан зуны амралтын даалгавар нь бүр айгүй олон болж нэмэгдээд тэгээд бүр шинэ найзтай болсныг хэлэхүү ээж нь гуйсан гоогагүй хүснээрээ гадаа хардаг болж чаджээ. Могу маань чавс Кёгийн гэрийн үдэнд өдөр болгон очоод тэгээд тавхын дараа зогсож яадаг заяа. Яг тэрхүү үед Кё маань бүр хоёр зүйлийг бүр асар том эндүрсэн байлээ л дээ. Нэг нь Могугийн хүйс, нөгөөх нь Могугийн нэр заяа. Тэр үедээ Нагумо гэж дууддаг байсан. Уг нь чавс ингээ чиний нэр чинь хин юм бэ гэд анх танилцахдаа асууж байсан байлээ л дээ. Уг нь өөрийнхөө нэрийг Могу гэж хэлчихсэн боловч даанч тэгээд хүнтэй нэг харилцажсэн байж сандарсандаа Нагумого хэлцдэг байхгүй юу? Кё маань тэгэл тэр үедээ танилцахад таатай байна Нагумо гэдэг татаа босгож байдаг байхгүй юу? Гэтэл гэнэт л нэг сүнс харсан аятай бүр ингээд зог тосоод зогсчдгийг. Манайд одоо миний хамгийн анхны бичлэгийг санаж байгаа бол энэ манай Кёчин эмэгтэй хүмүүсээс айдаг да октоудаас айдаг гэсэн дээ. Тэр нэг октоудаас айдаг зан чанар нь хүүхэд байхад нь хүртэл байсан юм байлээ. Чи арай охин юм биш үсттэй гэ айгуу тийм гар мараа хоошоо татаад байжсэн чинь Могу маань чаваас үнэхээр л найзтай болохыг хүссэндээ би эрэхтэй гэд Кёд хэлсэн юм байлээ. Ерөнхийдөө бол энэ өдрөөс хойш одоо та нар яагаад ингэж Могуг эрэхтэй гэж боддог тэгээд нэр нь өөр байгааг одоо анзаарч байгаа үстэй. Яг хүүхэд байхдаа бол Могу ерөөсөө яг тоодгүй байсан юм байлээ л дээ би өөрийнхөө жинхэнэ төрхийг нуудаг би яг тагнуулчих байна гэд. Манай хоёр бүр айгүй цогтаа хөвгөлтэй тоглоод өдөр шөнөгийг цогтаа өдрийг цогтаа өнгөрөөгөө ингээ байжсэн чинь нэг өдөр Кё асуудаг байхгүй юу? Хоёулаа цог ингээ зуны галтнаадамд явах уу гэдгийг. Могу ч ихэндээ би олон хүнтэй газар дургвэ гэд ихэндээ татгалзах гэж байсан боловч Кё чантай бол зүгээрээ гэд явахаар болсон байдгийн. За ингэснээр нөгөө нэг манай хоёрын зураг даруулсан өдөр ирж байгаа байхгүй юу? Могу зарим идээд Кё нэг баг барьсан те. Хүүхэд байхдаа үнэхээр л сайн найзууд байсан болтой бүхий л зүйлийг цогтаа хийж цагийг хөгжилтэй өнгөрөөж юм. Та нар энэ хоёр хичнээн жаргалтайгааг харж байгаа үстэй хүүхэд байхдаа. Нөгөө нэг баг анийн болгонд л байдаг шиг галтнаадам үзээл те. Бүгдээрээ тэр тэнгэр рүү хараад яг энэ хүү те гэрэл гарсан гайхалтай мөчөд яг хүний мэдрэмж яг яаж үрдгийг мэдэхгүй л те. Гэхдээ Могу маань Кёд ингээд талархлаа илэрхийлдэг хэвгүй юу? Ингээд чамтай найзууд олсондоо үнэхээр баяртай байна. Өдөр хоногийг бүр айгүй хөвгөлтэй өнгөрөөж байна. Миний найз болсонд баярлаа гэдэг энэ нэг зургийг харалтаа. Йоо бүр яг л ойлгож байгаа үстэй. Би бараг ойлж гинөө. Кё маань ч гэсэн Могуг өөрийнх нь найз олсонд нь баярлаж те. Хоёлаа дараа жил ч гэсэн ингээд энэ наадмыг цугтаа үзцгээе гэж одоо чигчийн орооны амлалт өгсөн юм байлээ. За тэглээ ч одоо тэгэл амьдрал эмчэнд бүх зүйл сайхан байгаад байхгүй нь ойлгомжгүй. Могу маань нэг өглөө сэржээ. Тэгээд өчигдөрөө Кёто цог галтнаадам үзсэн тухайгаа бичиж айгүй жаргалтай харагдана. Өнөөдөр ч гэсэн Кёто очиж тоглоно. Юу тоглох вэ гэдэг айгүй жаргалтай энэ талент өөрийгөө хараад шүдэ гоождаг гэхгүй юу? Яг тэрхүү шүдэ угааж байх мөчөд ингээд Могуд айгүй сонирн мэдрэмж төрсэн байгаа заяа. Тэр нь яг ямар мэдрэмж юм бэ гэсэн чинь Кё Могуд бүр айгүй амттай харагдаад эхэлсэн гэнэ л дээ. Могу ч гэсэн өөрөө толинд хараад гайхсан байдаг л да. Энэ юу вэ гэд. Ахин нэг л зуны өдөр. Гэхдээ энэ өдөр Могу орон дотроо алгаа гадуур л тоглож байгаа болтой. Ингээд харсан чинь нөгөө нэг Могугийн одоо зуны даалгавар те өдөр болгон хийсэн зүйлээ бичих цаасаа ингээд бүр базаа шидсэн байдаг хэвгүй юу? Могу маань ингээд Кёгийн гэрийн үдэнд имэтэн ярьж байдаг л да. Би удахгүй нүүхж байгаа гэж хэлдэг юм. Өөрийнхөө хөлийг хоёр хуваагдсан байгааг хараад ээжээсээ асуусан юм байна л да. Тэгсэн чинь одоо Кёгийн эмээ буюу энэ ээжийнх нь ээж нь хоёр хөлөө хоёр хуваагдсан байсан гинэ.
Гэхдээ ягаад ч юм бэ ээжд нь ийм зүйл өвлөгдөөгүй ч гэсэн манай Могу төрөөд ирсэн байгаа байхгүй юу? За энэ хэсэг бол бүр шууд зүгээр л ээж нь бүр ямар ч цензургүй хэлсэн л байгаа юм л та. Чи бол ингээд хайр идэгчээ. Чи хүмүүсийн хайрын сэтгэлийг иддэгэ гэд. Тиймээс та нар одоо энэ Могугийн те ингээд Кётод оруулсан зураг хараад бариад ингээд уйлаа сууж байгаа ингээд царайг нь харж болно. Могу маань чавс энэ Кёгийн хайрын мэдрэмжийг идчихгүйгээл ерөөдөө Кёгоос холдсон юм шиг байгаа. Тэгээ энэ үчээс хойш манай хоёр маань ерөөсөө огтхон ч уулзаагүй байжгаад ахлах сургууль болж байгаа уулзсан заяа. За энэ хүү том болсоор Могу маань ахлах сургуульд иржээ. Одоо элсэлтийн ясал дээр. Ерөнхийдөө энэ үедээ өөрийгөө те хайр идэгчгээд бүрэн хүлээн зөвшөөрсөн байдаг л да. Яг л элсэх ясал дээр урд нь нэг тийм айгүй амттай нэг юм яваад байна шүү. Гэхдээ чавс Могу маань хэнийг ч идэж байгаагүй бол те. Тэгэл за болохгүй чи ингэж харж болохгүй шүү гэсэн байдалтай. Ядаж ямар хүн гэдгийг харчих юмсан гэд ойртоод очтол нөгөө манай Кё байж илгүй яах вэ? Даанч мэдээж те Кёгоос өөрөө худлаа хилэнгүүтээ ингээ холдоо явцсан Могугийн хувьд бол ахиж түүнтэй ингээд ярих эрх байхгүй гэж бодож байгаа та. Нэгсэн чинь юу л урдталт нь зогсож исэн те Кёгийн ингээд зангиаг нэг айгүй хөөрхөн охин янзлаад байвал сонирхол татна да. Тэр охиныг дагаа явж байтал бүр тэр Кёгийн гутлын хайрцагт нь бүр хайрын загтал хийждэг шүү. За эдгээр надад хамаагүй би зүгээр ангитаа орлоо гэд яваад очтвол нэг баахан октод л нэг ширээн доогор баахан загтал хийгээд байна. Тэр яг хэний ширээ юм болоо гэд ойртоо үзтэлтэй. Манай Кёгийн нэр бичээс байгаа байхгүй юу? Могу маань бүр шоконд орж байгаа юм чинь те. Энэ Кё бүр амар алдартай юм байж те гэсэн царай гаргацсан байж байна. Гэхдээ тэд нар надтай адилхан тийм хайр идэгч мангасууд байвал яах вүлээ? Ингэж бодсноор Могу болохоор бусад октодоос төрүүлж Кёг өөртөө дурлуулангуудаа одоо энэ бусад мангасуудаас хамгаалах гэж ер нь сэтгэлээ илчилсэн юм байлээ л дээ. За ингэснээр бид одоо үед иржээ. Могу Кё хоёр маань те наадам үзэхэд ирсэн байгаа да. Тэгээ Кё маань болохоор хоёлаа багадаа ингээд цуг байсан уу гэд асуудаг байхгүй юу? Одоо эндээс яг Могугийн яг юу бодож байгааг нь гарч ирнэ л дээ. Кё 5 охин сэтгэлээ илчилсэн ч гэсэн нэг нь жинхэнэ гэсэн дээ. Тиймээс одоо Могу болохоор өөрөө мангас гэдгээ өөрөө сайтар мэдчихэж байгаад Кёг одоо жинхэнэ хайраа олоосай гэж хүссэндээ худлаа ярихаар шийддэг юм. Ягаад гэвэл одоо Могу хоёулаа өмнө уулзж байсан болчоод одоо нөгөө хилийн харж байсан юм чинь одоо Могуг жинхэнэ гэж бодчихно доо. Тиймээс Могу хэдий Кё тайртай ч гэсэн одоо тэгэл одоо юу мэрч юм дээ. Нэг тиймэрхүү байдаг да. Хоёулаа баг байхдаа уулзж байгаагүй гэж хариулцдаг. Ерөнхийдөө л үрд Кёгийн хайртай хүн биш найзаар нь үлдэхээр шийдсэн гэсэн үг. За guys, хайр идэгч манга авны маань энэхүү бичлэг үгээр дуусаж байна. Хэрвээ манай энэ удаагийн бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай guys.